За агшууд төглөөний мэнд хүргэе. Авилгал өнөөдөр Монголын нийгмийн анхаарал татсан, бухимдуулсан яг энэ төвшөнд очсон байгааг өнгөрсөн цаг хугацаанд өнгөрсөн жилүүдэд бид нийгмийн олон том нийгмийг хамарсан олон том хэрэгүүдээс харсан л да. Үнэхээр энэ бол нийгмийн бухимдлыг дэцэгт нь авчирж байгаа асуудал. Тэгэхээр аливаа асуудал чи өөрөө нэг тийм бид нар авилгал гэхлээр нэг гарцсан нэм илрэл дээр л яриад байдаг. Ил болцсон нэг зүйл дээр учир шалтгаан гэдээ бас зүйл бий. Энийг тусад нь бас ялгаж салгаж бид нар асуудалд хандах ёстой, учиртай. Тэгэхээр авилгалын үндэс шалтгаан чинь одоо юу вэ гэдэг. Маш тодорхой авилгалын үндэс шалтгаан төртэй л холбоотой. Төрөөс зүү бус давуу тал олгосонтой л холбоотой, төрийн албан хаагчтай л холбоотой тодорхой юм л зүйл. Тэгэхээр Монголын төр ийм том хэмжээнд данхаачихсан, төсвийн эдийн засгийнхаа талд оччихсон, төрийн өмчт компани үлдсэн хэсгийнх нь дахиад талд оччихсон, үлдсэн хэсгийнх нь дахиад ихэнхийг нь төрөөс тусгай зөвшөөрөл олгодог бизнесүүд эзэлчихсэн энэ тохиолдолд энэ авилга их л байж таарна шүү дээ. Тэгэхээр энэ өөрчлөлтийг хаанаас хийх ёстой гэвэл төрийн эрх барих дээд байгууллага нэг гараараа төрийг асар том данхаалагчаад нөгөө гараараа нэг хэсэг хүмүүсийг авилгалтаа тэмцгэж энэ бол зүгээр л нэг тийм дүр эсгсэн арчил гэдэг шиг дүр эсгсэн авилгалтаа тэмцэл энэний цаана явж байгаа. Үнэхээр авилгалыг бууруулъя гэж чин сэтгэлээсээ бид нар хандж байгаа бол саяны тэр төрийн оролцоо, тэр тусгай зөвшөөрлүүдийн оролцоо олон зүйлүүдийг басгаж бууруулж сайжруулна гэхээсээ урд дээр ерөөсөө л энийг хэрхэн яаж таньж хасаж басгаж бууруулах юм. Хэн нэгэн даргаас хэн нэгэн даргын гарын үсгээс хамаардгүй болгохын гэдэг асуудал энэ асуултанд хариулж ээж бид нар энэ авилгалын тухайн асуудал, авилгалын учир шалтгаанд хариулт өгөх ёстой л гэж боддог. Тэгэхээр энэ танхимд бид нар төр сайхан төрийг томруулна, олон 100 мянган хүн ажиллах ёстой, олон 10 их найт төгрөгийг зарцуулах ёстой гэдэг шийдвэрүүд гарч байгаа тохиолдолд энэ авилгал буурахгүй. Тэрийг нэг хэсэг хүнээс нэхэд үнэхээр хэцүү. Тэгэхээр энэ бол үнэхээр учир шалтгаан руугаа бид нэр асуудлаа ярья. Үнэхээр л тийм шударгаар авилгалыг бууруулъя гэж байгаа юм бол бид нэр учир шалтгаан руугаа хэдүүлээ бас санал нэгтэйгээр ингэж хууль зүй бодлого шийдвэр төсөв төлөвлөгөө гарч байгаа үйлдэлийн томилгоо олон энэ зүйлүүд дээр анхаарах ёстой л гэж боддог. Дахиад нэг зүйл ард иргэдийн бас нэг ярьж байгаа нэг зүйл энэ авилгалтаа тэмцэх хууль үнэхээр чанга байгаадаа сул байгаадаа бас биш. Ингээд ийм тэгш ус байгаад их дургуутслах байна уу гэж боддог. Тэгш ус гэдэг нь энэ авилгалтаа хийх тэмцэл гэдэг нь дээшээгээ зөөлн доошоо хатуу. Би бас ингээд өөрийн мэтгэхний ганц өөр жишээг бас хэлье. Жишээ нь Увс аймгийн Өлгий Завхан Өмнөгөөд сумдууд байна. Одоо бүх дарга нар нь шоронд орчихсон. Бүгд. Яасан гэсэн чинь энэ 22 эрүүгийн хуулийн 22-1 гэдэг заалтаар 300 мянган төгрөгийн хэрэгт холбогдоод мөнгө төгрөгийг аваагүй нь хуулиараач тодорхой. Утсаар ярьсан гин тэгсэн гин ингэсэн гэдэг хэрэгээр яасан ч хурдан шийдэгдэв. Бүгдээрээ одоо 3-4 жилийн ялтаа тэр дарга нар. Зарим сумдууд нь одоо засаг дараах хийх хүн олдохгүй. Ерөөсөө ийм ялтаа ажил ийм асуудлаар шоронд ордог бол би одоо жишээ нь Завхан сумын засаг дарга залуу өргөдлөө өгчихсөн. Яаж энэ авилгалын хууль гэдэг нь доошоо ийм их айхтар хатуу ийм зөв хуулийг хатуу чанга сул зөөлөн буруу зүрх ашигласандаа гэж байгаа юм биш. Ер нь дээшээ зөөлөн доошоо хатуу байна. Үнэхээр хатуу бол бүгдээрээ л хатуу, хурдан шийддэг бол хурдан шийддэг байгаа ч гэдэг дээр ард иргэд бас ийм бухимдалтай энэ асуудал үнэхээр нэг ийм ялгамжтай байгаа дургуутсал их байдаг болов уу гэж одоо боддог.